Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шин. Таны итгэлт байдал юутай аваагаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр инхүү эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Билгэнээр ажиллаж байна. Өнөөдөр бол 2025 оны 10 сарын 8-ны лавг гараг байна. Сонсогчдаа сайхан амарсан уу, танд өглөөний мэндийг хүргэе. Намрын дахин нэг сайхан өдөр инхүү эхэлж байна шүү дээ. За тэгээд Хермоны шүүдэр нэвтрүүлэг явах болсноос хойш маш олон итгэгчид Хермоны шүүдэр нэвтрүүлгээр авсан зарим нэг бурхны үгийг амьдралдаа хэрэгжүүлэх гэж оролдож бас өнөөдөр түүний хийх нь тийм амар байгаагүй гэдгийг бид нарт бас гэрчлэн хуваалцаж байсан нь өнөөдрийн бидний хуваалцах өгтөй бол ямар нэг хэмжээгээр бол холбоотой байгаа. Тэгэхээр Христэд итгэх нь амархан гэж бол ер нь бол хинж хідэж хэлж байгаагүй. Харин Христэд итгэх нь сонирхолтой сайхан амьд юм байна гэдэг талаар бол илүү их зүйлүүдийг ярьдаг байгаа. Тэгэхээр итгэлийн амьдрал маань хэр зэрэг үнэн байна вэ гэдэг асуулт бол их чухал асуулт болчиход байгаа юм л да. Ер нь бол тэгэлгүй яах вэ те. Тэгээд дуулуурт суралцалгүйгээр Христийг дагaldагч байх боломжгүй шүү дээ те. Тэгээд дуулуурт суралцах нь түүний үгийг амьдралдаа дагаж мөрдөх юм шүү. Тэгээд танд хэлэгдэж байгаа Бурхны үгийг та амьдралдаа хэрэгжүүлж Есүс хэрхэн хандчихсэн, Есүс юу хэлжсэн, юу хийжсэнийг нь даган дурайх нь хамгаас чухал. Учир нь Есүс яг л эцгийн хийсэн бүгдийг хийж байсан тий. Эцгийн харуулсан бүгдийг хийж байсан тухай өчигдөр бид нэр хамтдаа суралцсан шүү дээ. Яг л үүнтэй адилхан түүний дагалдагч болсон бид итгэгчид бид яг л Есүсийг модуулаа гэж харж байгаа бол тий. Яг л түүнийг даган дуурайж түүний замаас хацаалгүй явах нь хамгаас чухал шүү. Тэгэхээр өөрийнхөө амьдралын төлөвлөгөө болон зорилгоудаа Бурханд нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй. Тэгвэл өөртөө ямар нэгэн ингээ зүйлийг зохиочоод тэрэндээ нэг Бурхны үгийг, Бурхны хүслийг нийцүүлэх гэж ингэж оролдохдоо л бид нэр алдаа гаргаж эхэлдэг. Яг тийм. Тэгэхээр Бурхны ажиллаа хийж байгааг та харахыг хүсвэл түүнийг дагаж Бурхан юу хүсэж байгааг таньж мэдэх нь хамгаас чухал. Тэгээ Бурхныг танин мэдэх аялалтай нь ямар байна вэ? Түрүүн пастрын маань хэлдэг шиг мэдээж тийм амаргүй. Бидний итгэлийг сорих олон зүйлүүд байх болно. Гэхдээ Бурхан таны ганцаараа гэж орхиогүй гэдгийг битгий мартаарай. Бидэнд Бурхан өөрийн үгээ өгсөн, Бурхан өөрийгөө хамт агаагач мөн хийсэн те. Өөрийн туслагч болох ариун сүнсийг өгсөн. Мөн бидэнд итгэлийн ахан дүүсийг хамтд нь байлгахаар өгсөн шүү дээ те. Үнэхээр үүнд талархаад баршгүй. Тэгээд үгийн цагаараа бид нэр өргөлжлүүлэн маш чухал зүйлийг өнөөдөр суралцах болно. Тэгээд энэ цагийг эхлэхээс өмнө хамтдаа эзний өмнө ирж түүнд алтар магтаалыг хамтдаа өргөцгөөе. Шалхах цорог минь та унтрах үед минь гэрэл минь та усыг давах итгэл минь та их эзэн минь та уйлах үед минь тайвшрал минь та унах үед минь түшиг минь та үхлийг ялах итгэл минь та их эзэн минь та миний дотор байж сэтгэл зүрхийг минь сэргээд та амьдралын минь тулж миний замыг гэрэлтүүлнэ та зүрхний минь хүслийг өгч үргэлж шалгах хүч минь болсон
та их эзэн минь та Өдөх үед минь тайвшруулж минь та Унах үед минь түшиг минь та Үхлийг ялах итгэл минь та их эзэн минь та Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За тэгэхээр өнөөдрийн ишлэл бол Гитлэл номын 5-ын 22, 23. За энд ингэж хэлсэн байна. Мөсө эзэнд эргэж, "Өө эзэн, та яагаад энэ ард түмнийг ийм гайд учруулав? Та юунд намайг явуулсан юм бэ? Би таны нэрээр ярихаар фараон руу ирсэн тэр цагаас хойш энэ ард түмэнд тэрээр их гай тарив. Та ард түмнээ аврах юу ч хийсэнгүй" гэж хэлвэ гэж. Тэгэхээр бидний амьдралын янз бүрийн нөхцөл байдлууд бидэнд бол байдаг. Би нэг 95 онд анх удаага нэг Шиндлерийн бүртгэлгээ киног үзчихсэн. Тэгээ Шиндлерийн бүртгэл гэдэг киног үзэж явах үед надад хамгийн их бодогч ирсэн зүйл бол юу ихлээр тэд ямар их залбирч ирсэн бол тэд ямар их хүлээж ирсэн бол тэд юу гэдгийг те зарайч бүр ийм олон өдрүүд үргэлжилэхгүй байлгүй дээ. Муу хүмүүс арайч бас ийм удаан хугацаагаар те өөрсдийг нь дарлахгүй байлгүй дээ. Бас бурхан ард түмнээ бас арайч ингэж хайчихгүй байлгүй дээ. Магадгүй тэд нэр тэр нацизмын тэр аимшигтай дарлын дотор байж та бодож исэн гэж би боддیں۔ Мэдээж бид нар гэм нүгэл хийсэн. Бид нар үнэхээр гэмшиж байна. Гэхдээ энэ эргэн тойрны хүмүүс тохиолдож байгаа зүйл арай л хэрэгсэгдэрсэн биш үү? Бурхан яагаад өөрийнхөө ард түмнийг аврахгүй вэ гэдэг тийм нөхцөл байдал бол гарцаагүй очсон гэж бол бодож байгаа. Гэтэл тэр кино бүтнээр нүцэх юм бол бурхан үнэхээр өөрийнхөө ард түмнийг аврахын тулд хүмүүсээс ямар их зүйлийг шаардаж тэр өөрийнх нь ажлыг хийхээр болсон тэр үед сонгогдсон тэр хүмүүс нь ямар их итгэл, ямар их юу гэдгийг зориулалт золиос гаргаж, ямар их хохирч, ямар их өөртөө аюултай байдалд орж иж бурхны ажилт хийж байгааг бид нар харах боломжтой. Өнөөдөр бид нэр таны нөхцөл байдал болон үнэн гэсэн сэдвээр жоох ярилцсан санагдаж байна. Бидний нөхцөл байдал заримдаа заавал зөөлрүүлж хилээд байх шаардлага байхгүй. Зарим хүмүүс ингэж яриад байдаг байхгүй. Ер нь бол нөгөө нэг амны бэлгээс ашигтын бэлэг гэдэг монголчууд ярьдаг шүү дээ, тэ. Хэцүү байгаа үед ерөөсөө хэцүү гэж ерөөсөө ярихгүй.
Яагаад гэх юм бол хэцүү гэх юм бол итгэлгүй болж харагдчих голдгоо. Бид нар ч гэсэн бие биенийгээ ингээл дандаа нэг тэгэл өөдрөгөл байх хэрэгтэй шүү дээ. Өөдрөгөл харах хэрэгтэй шүү дээ гэж те. Гэтэл үнэхээр нэг уруудан дороотож байгаа. Үнэхээр одоо за яг буруу зүйл хийснээсээ бодоод уруудан дороотож эзэн одоо нурааж байгаа зүйл нөхцөл байдал дотор байгаа хүмүүс байна. Эсвэл эзэн дараагийнхаа зүйлийг эхлүүлэхийн тулд одоо орчин нөхцөлийг сайжруулахын тулд одоо яг нэг ийм одоо гашуун боловч одоо уухасаар аргагүй тариа өвтгдөг боловч одоо дараа нь эдгэх учраас тэсгээсээр аргагүй одоо юу гэдэг ясаа бороолтол хүн хөвтгөөсөр аргагүй хөдөлгөөний хорхосоор аргагүй гэдэг шиг тийм нөхцөл байдал дотор явж байгаа үед өвдөж байна уу хэцүү байна уу амаргүй байна уу нөхцөл хүнд байна уу гэдэг тэрхүү асуултуудад бид нар заримдаа байгаагаар нь хариулах нь байгаагаар нь хариулсан ч гэсэн бусд нь байгаагаар нь ойлгож хүлээж авах нь Христ итгэлийн амьдралын хувьд бол маш их чухал зүйл гэж бол миний хувьд бол бодоод байгаа. Тэгээд нэг ингэдэг штэ. Итгэлээр сул дорой нэгнээ хүлээж аваа гэдэг үг. Манай одоо Германы шүдэр нэвтрүүлгийн өрөө өгүүдийн нэг байгаад байгаа. Итгэлээр сул дорой нэгнээ хүлээж ав. За нөхцөл байдал сайжрах боломжтой байхад сайн итгэж чадахгүй байгаа нэгнийг хүлээж ав гэсэн утгач байна. Бас нөгөө талаар ямар утга байна вэ гэхээр тэгээд үнэхээр итгэж чадахгүй, итгэхэд хэцүү, хүлээншрэгд хэцүү нөхцөл байдал дотор хин нэг нь байж ивэл тэгээд зөвмөр өршөөнгүй, өрөвдөнгөө байл та гэж. Тэгэхээр Мосе ард түмнээ аварч одоо фараон дээр очиж миний хүмүүсийг явуул гэж хэлээл. Нөгөө фараон нь гайхалтай одоо ямар зөрөгтэй гарваа өнөөдөр манай хайрмыг ялах хайрам дэлхийд байхгүй штэ. Манай бурхтыг ялах бурхан гэж байхгүй штэ. Манай бурхад чиг ийм сүрлэг сүр хүчтэй, ийм өндөр ийм гайхалтай бурхад одоо барьж чадж байгаа улс гүрэн гэж байхгүй штэ. Бас үгүй тэр ард түмэн тийм бурхантай байсан бол бид нар ингэж одоо үр хөвгтүүдийг нь өртөл одоо матар тайж өгж яхад олноор нь живүүлж яхад цаазаар авч яхад ерөөсө хөдөлгүүл байсан биз дээ. Энд чи 400 жил ерөөсө авраагүй штэ. Энэ мэтийн Мөсе шиг төвчгөнсөн хүмүүс байж л байсан штэ. Ард түмнээ аварна гэж бидний эсрэг бослог гаргаад өчнөө юм болж л байсан штэ. Тэгсэн ч гэсэн энэ юугаараа ялгаатай ингэж. Тэгээд хин ч эднийг аврахгүй гэд нөхцөл байдлыг фараон бол бүр дордуулж байгаа штэ. Тэд тоосох тогтдог байсан байна. Тоосох тогтчин шавар одоо ус юу хэрэгтэй вэ? Сүрэл хэрэгтэй. Гэтэл фараоны одоо зүгээс нөхцөл израилчуудыг тэгсэн байна. Та нар ер нь их завтай байна бурхан яриад эндээс гарч явах тухай яриад бүр цөлөөс аврагч удирдах шийднэр дуудаад авчирсан та нар ер нь завтай байгаад байна. Тэгвэл та нар сүрэл өгөхгүй. Сүрлөө өөртөө ол. Эсвэл тэр бурхан чинь нөгөнөд. Та нарт ингээд бид нар ингээд хичнээн хүнд хэцүү нөхцөл байдал байлгаж байгаа ч гэсэн та нарт ажлын хэрэгтэй юмудыг чинь бид нар өгж ийсэн. Тэгвэл одоо өгөхөө байчи. Бүр дарлаад өгье. Бүр зовоогоод өгье. Та нар энэ баг зовоод ах шиг байна гэсэн тийм харгас байдлаар бол Египтчүүд бол хандсан байна. Мөсе ард түмнээ аврах талаар фараонтай ярьчаад буцаад очисон чинь фараоны зарлиг Мөсетэй хамт зэрэгтэж хурж ирээд ард түмэн бүр хүндгцүү нөхцөл байдал орсныг Мөсе харахтаа яа харахгүй эзэн лөө ашгарч байгаа шүү. Эзэн та энэ ард түмнийг яах гэж гайд учруулж байгаа юм бэ? Энэ ард түмнийг яаж зовдгийг би өөрөө мэднэ. Би энэ ард түмний яаж зовдгийг ордноос харж исэн. Дараад нь бүр хажуугаас нь харж исэн. Энэ ард түмнийг аврах гэж бүр оролдож исэн удаас надад байгаа. Би энэ ард түмнийг аврах гэж сүүлд оролдоо тэгээд өөрөө арчаагүйтэй зүгтж хайж явснаас хойш 40 жилийн турш энэ ард түмэн яаж зовд өдөрч байгааг сонсож байсан. Энэ ард түмний зовлон багдаагүй. Гэтэл та энэ ард түмнийг аварна гэж хэлсэн. Би угаасаа тэр үгэнд чи ихнээсээ тэгээд би хин юм бэ? Таны хин гэж хэлэх юм бэ гэж танаас зөндөө асуусан. Та аварна л гэдээсэн. Би Египтээс ард түмнээ гаргахаар чамайг явуулж гинэ гэж та надад хэлсэн. Тэгээд би фараонтой очиод уулзсан чинь фараон миний ард түмний байдлыг миний эрхээс өмнөхөөс ч хэцүү байдалд оруулчлаа. Одоо энэ хүмүүсийг хараач намайг аврагч гэж харахын оронд энэ бид нар түүг удагч. Тэртээ дэргүй амьдрал хэцүү байхад чинь энэ орж ирж олон юм ярьснаас болж бидний нөхцөл байдал бүр хэцүү боллоо гэж ингэж харж штэ. Бурхны хэлхээс нааш тохиолдоод байгаа зүйлүүдийг бид нар мэдэх боломжгүй байхгүй.
Бид нар Библийг уншихаас өмнө эсвэл хин нэгэн хүн үгээр юм уу, номлоор юм уу эсвэл тайлбарч өгөхөөс өмнө эсвэл бурхан хин нэгнийг бидний амьдрал руу илгээхээс өмнө бид нар өөрсдийнхөө амьдралыг ямар байгааг мэдэх боломж бол ер нь бага байгаад байдаг. Гитлэл номын одоо 5 6 дугаар бүлэг дээр бурханы үгэнд орсон Мөсө фараонтой уулзах болгонд израильчуудын нөхцөл байдал дордоод байсан. Хин нэгэн хүн надад туслаад байгаа, танд туслаад байгаа. Гэтэл тэр хүн туслах тусам таны нөхцөл байдал дордоод байвал та юу гэж ойлгох вэ? Хүмүүс Мөсөгөөс нүүр буруул тэртээ тэргүү зовж хагаад чи бидэрт нэмж зовлон авчираад байна. Чи юу н хий юм бэ? Яг үндэ те. За баярлалаа те. Та зүгээр яваад өгдөх үү? Бид нар зүгээр ингээд таныг ирэхээс өмнө тэртээ тэргүү боочлогч байсан. Гэхдээ таныг ирснээс хойш одоо бүр хэцүү нөхцөл байдалд ороод байна. Та зүгээр яваад өгдөх үү гэдэг тэр нөхцөл байдлыг байна. Ярьсан байгаа. За ингээд ямар нөхцөл байдал үүсэж байгаа талаар бид дахин нэг удаа ингээд ярих юм бол бурхан Мөсөг ард түмнийг чөлөөлүүлэхээр явуулсан. Харин ард түмэн нь боолчлол ямар хэцүү вэ гэдгийг мэдчихсэн бол нэг зүйлийг ойлгож авсан. Эрхчлөөтэй болно гэдэг ямар хэцүү юм бэ? Ямар том шийдвэр гаргах хэрэгтэй болдго юм бэ? Ямар зориг гаргах хэрэгтэй болдго юм бэ? Бүр эрхчлөөтэй болохын тулд эсвэл ямар нэгэн юмд хүрэхийн тулд урд нь дисчээснээс илүү арай өөрөөр дахиад дисэх боломжтой дэвтэртэй байх хэрэгтэй болдго юм байна гэдгийг бол ойлгож авсан байна. Мөсө бурхны үгийг дамжуулах тусам нөхцөл байдал буудаж байсан нь 430 жилийн тэр гүн гүнзгий асуудлуудтай холбоотой байсан. Египтийн ард түмэн өөрсдийг нь дарлж ирснээс илүүгээр өөрсдөө тэр дарлалд бууж өгсөн байсантай холбоотой байсан. Египтчүүд хүчрхэгдээ биш. Израильчууд өөрсдийгөө дэндүү сул дорой болгож бас их хүлээн зөвшөөрсөнтэй олон зүйл холбоотой байгаад байсан. Тэд яг Мөсө шиг л болсон байсан. Мөсө эрхчлөөтэй хүн гэрнээ чөлөөлтийн тухай ярихуд бурхны ууланд бурхантай олж явах үедээ ямар хандлага гарч ирснийг бид бол мэдж байгаа. Тэгвэл одоо израильчууд бүгдөө тэгж байна. Тэгэхээр зовлон туулж нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх, нөхцөл байдлын хүнд хэцүү байдлын дунд үнэнг олоолаа хүлээн зөвшөөрсөн байх юм бол хэцүү. Гэхдээ үнэн гэдэг тэр зүйл нь хэцүү гэдэг зүйлийг нь олоолаа үнэн штэ гэж хүлээн зөвшөөрчүүл хэцүү. Харин эсрэг талаас нь те бид энэ байдлаас гарах ёстой шээ гэж ёстой биш үү гэж тэр үннийг тэмцэн хүлээн зөвшөөрөх нь яг үндэ бас маш хэцүү боловч чухал зүйл байгаад байдаг. Тэд өөрсдөө бурхантай гэдгийг боол биш гэдгийг үнэндээ бол энд олзлогдож ирээгүй, үнэндээ бол энд өргөдөж ирсэн гэдгийг тэд өөрсдөө энэ арт түмэнд ингээд те одоо юу гэдгийг арт түмнээс сулд ороод энэ арт түмний дунд амьдрах гэж биш. Харин яг үнэндээ энэ арт түмэнд ивэл ерөөл болох гэж ирсэн гэдгийг бол бид бол зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхээр хамгийн чухал зүйл нь юу гэхээр үнэндээ амьдралын хүндхэцүү байдал бол өөрийгөө өгүүлсгэн хүлээн зөвшөөрч бурхныг дагах үлээ. Өргөсийг авсны дараа өргөс байхгүй болсон ч өвдөлт нь байгаад байдаг. Тэгэхээр өргөсийг авч байгаа сайн зүйл хийж байгаа гэдгийг бид нар харж байгаа ч гэсэн өвдөд эхлэн гут нь болчих юм бол яах вэ? Тэр өргөс өвдөгсөөр л байх байсан. Түүнийг авцсан учраас өргөсгүй үеийн өвдөлт бол яг өндөө бол юу ч биш. Та өөрийнхөө байр суурийг бурханд тайлбарлах гэж оролдож байна. Таны харж байгаа, таны мэдэрч байгаа зүйл бурхны амлснаас өөр, бурхны танд амлаад байгаа болон таны хүсэж байгаа зүйлээс өөр байж болно. Гэхдээ энэ өндөө бол үнэн таны туулан гарах ёстой зам байж болно. Хамгийн чухал зүйл нь бурхны хүсэл байгаа. Та хүсэж байгаа зүйлээ авахд бэлэн байна уу? Та хүсэж байгаа зүйлийнхаа төлбөрийг нь тэр өвдөлтийн нөхцөлөдөө хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна. Израильчуудыг аварна гэдгээ бурхан Египтэд очих үед л хэлсэн. Тэгээд хэлсэндээ ч хүрсэн. Учир нь тэднийг Египтээс гарах нь Египтэд аваачгаас хэцүү зүйл байсан. Тэгэхээр бид нар бодоод үзэх хэрэгтэй. Тиймээс бид өөрсдийнхөө амьдралыг бурхны байр сууриас харж чадахгүй гэдгээ эхлээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бас нэг зүйл бидний амьдралд үннийг хэлж байгаа болоод бидэнд тусалж байгаа хүмүүст буруу бол байхгүй. Харин бидний сонголтонд болоод бидний итгэл хэр нөхцөл байдал бурхны үгээр хэр зэрэг хандах вэ гэдэгт өргөлж асуудал байж ирсэн гэдгийг бодох хэрэгтэй. Үнэн гэж юу юм бэ? Үнэн заримдаа зовлонтой гэдэг нь үнэн байдаг бол үнэн заримдаа дэсэж гарах хэрэгтэй, хүлээх хэрэгтэй гэдэг нь
үнэн байгаад байдаг байхгүй. Маш чухал зүйлийг ойлгуулж исэн пастортай баярлалаа. Тэгээд таныг сая хэлж яхад Египтийн боолчлолдоор Израильчууд байж агаад тий тэднийг ингэж чөлөөлөх гээд байхад тэд нэр бараг л энэ боолчлолтой байж яа тэгвэл бараг бид нэр ингэ болох гээд штэ гэдэг шиг яг ийм хандлагыг заримдаа бид нэр одоо итгэгчид бид бас гаргадаг юм шиг зүгээр санагдлаа. Тэгээд ямар нэг зүйлийн хүлээсэнд эсвэл нэг юм зүйл нь баригдчаад бид нэр тэрнээсээ ингээд бурхан салгах гээд хахад тэрнээсээ зуралдаал байгаад байдаг. Тэр зураглалыг өнөөдөр харуулах шиг боллоо. Тэгэхээр үнэн таныг чөлөөлөх болон таны нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн таны хүч чадал туйлдсан тэр үед эзэн тантай хамт иж таныг хүчрхэгжүүлж өөрийн зөвийн замаар хөтлөн дагуулах болно. Эзний өмнө хамтдаа ирцгээе. Хүч алдран туйлдаж сэтгэлээр унан сөхөж босох тэнхээ үгүй болох тэр үед чимээгүй над руу ирж гараас минь давтагсаар надад эзэн үгээ хэлж байна. Өөрийгөө болон солдорой орихоо зовлон дундаас нулимас урсгах тэр үед хадасны сорвтайгаар миний нулимсыг арчин надад өөрийн үгээ хэлж байна. Чи бол миний хайртай хүн өнөөдөр чамайг би төрүүлсэн юм. Чи бол миний хайртай хүн миний хамгаас хайртай чи миний хүн хизээч бай өөрчлөгдөхгүй. Чи миний хайртай хүн өөрийн загвал мэн зовлон төрөлтийн тэр зовлон дундаас би чамайг төрүүлсэн юм. Чи бол миний хайртай хүн өнөөдөр чамайг би төрүүлсэн юм. Чи бол миний хайртай хүн миний хамгаас хайртай чи миний хүн. Чи бол миний хайртай хүн өнөөдөр чамайг би төрүүлсэн юм. Чи бол миний хайртай хүн миний хамгаас хайртай чи миний хүн. Амен. Та бол Бурхны хайртай хүүхэд шүү. Өнөөдөр бид хамтдаа үгийн цагаараа Гитлэл номын 5 дугаар бүлгийн 22-оос 23 дугаар ишлэлээс суралцлаа. Мосе эзэнд эргэж, "Өө эзэн, та яагаад энэ ард түмнийг ийм гайд учруулав? Та юунд намайг явуулсан юм бэ? Би таны нэрээр ярихаар фараон руу ирсэн. Тэр цагаас хойш энэ ард түмэнд тэрээр их гай тарив. Та ард түмнээ аврах юу ч хийсэнгүй" гэж хэлв. Мосегийн жишээнээс бид хамтдаа суралцлаа шүү дээ. Та ойлгомжгүй, толгой өргөм нөхцөл байдалтай тулгархдаа Бурхныг буруутгах хэрэггүй. Түүнийг дагахаа харин битгий зогсоогоорой. Та түүнээс нөхцөл байдлын үнэн мөнийг илчлэн харуулж өөрийн байр суурийг харуулаач хэмээн гуйгаарай. Тэгээд эзнийг хүлээгээрэй. Үнэн Есүс үргэлж таны амьдралд байдаг юм аа.
Бурхан танд хэлэхээс нааш та нөхцөл байдлын үнэн мөнийг мэдэж чадахгүй. Тэгэхээр яг одоо байгаа нөхцөл байдлаараа бүхнийг дүгнэж Бурханд та гомдлох хэрэггүй гэдгийг өнөөдөр хамтдаа суралцлаа. Тэгээд энэ цагт хамтдаа эзний өмнө ирж залбирах цагийг гаргацгаая. Орчлын ертөнцийг бүтээсэн эзэн минь танд үнэхээр их баярлалаа. Энэ цаг мөчид өнөөдөр Хермоны шүдэр нэвтрүүлгийг сонсож байгаа амьдралын ямар нэг хүндэгцэн үеэ туулж явж байгаа. Тэр үеийг туулан гарахгүй удаан хугацаагаар явж байгаа. Магадгүй өвчтэй, эсвэл асуудалтай, ганцаардсан, эсвэл одоо өөр олон асуудал донд явж байгаа нэгнийхээ төлөө бид залбирч байна. Бид эхлээд тэднийг ойлгохыг хүсэж байна. Тэднийг ойлгож, өрөвдөж, тэднийг энэрч, тэдэнтэйгээ хамт байх хүч чадлыг бидэнд өгөөч. Бид хамтдаа Египтийн дарлалд 430 жил байсан израильчүүдийн тухай ярьдаг боловч тэрийг ингээд түүх гэж харах гэдэг. Гэтэл одоо бидний ахын тус бидний эргэн тойрон яг л тэр Египтийн зовлон одоо хүртэл олон хүн туулж байна. Та бол зам үнэн ав. Та бол хүүхдүүдээ өөрийнхөө Есүс Христийн тусаар загалмаа дээр хийсэн зүйлээр дамжуулан аварсан, тэднийг чөлөөлсөн, тэднийг болцлоос чөлөөлж, гим нүглийн хараалаас чөлөөлж, та тэднийг анд найз гэж дуудах боломжийг өөрийн хүүтэй нөхөрлүүлж байгаа нэг. Тиймээс Бурхан эзэм нь Христэд итгэгчид бид бүхэн Есүст итгэх тусмаа юм тохиолдоод байна гэхээ орно. Бурхан яагаад намайг ийм зүйлийг бүр давж гарна гэж ботсон бэ, итгэсэн бэ, миний амьдралд ийм зүйлийг төлөвлөсөн бэ гэдгийг бодож үзье. Ахирөө бидний амьдрал тохиолдож байгаа зүйл биднээс өөрсдөөс болж байгаа бол та биднийг уучлж, та биднийг өөрчлөн шинжилж өгөөч. Таны дотор өөрчлөгдөхөд та туслаач. Энэ бүхнийг энэ өглөө Есүс Христийн нэрээр тань даатхан залбирэн гуйж байна. Амен. Энд хүрээд Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш эргээд энэ цагтаа уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.